За Самгалдаа төвхөн 2021 оны 5 сарын 14-ний өдөр Давхуул аймгаас гараад тэгээ өнөөдөр орой яг шинийн 3-ны саранд одоо Багнуураас 20 гаруй км гадар анхныхаа хоногдлтыг хийх гэж байна. Монгол орныг 16 мянган км таахаар дайны хар сүлтийг босгож бас энэ уулс газар шорооны тосгуудаа бас таахаж жон олноо таахаж эрүүлэн газар сайн сэтгэл хүсгийн төлөө бид нар ингээд Монгол орноо бүтэн тооцоолж сайхан аялал явж байгаа. Өнөөдөр бохон халтан хайрхныхаа үед бид нэг 2 хоногтой хар сүлтээ таах. Одоо өнөөдөр тэнхий дорн руу хөдлөх гэж байна. Хаан саадсан нутгийн халуун шорон зулан болохоор хатан их шиглэнд Монгол орны минь салхин уйхан байдаггүй. Одон заяата одонт Монгол унтарч бодошгүй Монхи Монгол атохонсон талын үлэх жаврын бүдэм болохоор ардын дуутай Монгол орны минь чулуун амтай байдаг. За хаан тэнгэрийн Самгалдаа төв тал нутгаа дуусгаж 33 говь руу орж хүслийн хар ууландаа ирээд байна. Уртын дооны тансаг аялгуу талан дүрээд л шорон халнаа ухаант ээжүүдийн амгалан харц танхилхан үрсэн ардаас таяа ардын утаанан арустак холонгийн сүтэй гомино адоны химрэр хөвөлөгдөдөө хорин цинкэр хангамино ачна хүлгийн номголон төвөргөө удам хүндийг дөргөлнө ачлалт аавуудын эрмгийн зан ухааны минь жахтхи бүхөлнөө намын зэрэгдэгэ тоонараа дахин өнгөрсөн гомино богийн оромдан уясдаг боинан дэлгэрэн хангамино За Самгалдаа төвийн хамт олон тал нутгаан дуусгаж 33 говь дуусгаж 13 гараа Голтой аймгийн Чандамс Эмэл кино шахартлахаас 13 тавьж одоо бид Хоймортон суугаад байна. Намайг залсан гуураа.
Удган, хоёрт нь Зайран, гуравт нь би. За бид гурав таныг нарны 9 тэнгэр сарны бүтэмгээс хаадуудаас залж ирлээ. Оо хар сүлсэлтийг Сонор биширдгүй аюутгүй түмэн гураа гэж Мөнхийн тавилан дэлхийн дээврийг аграхнаа. Яг 13 алтаагаас татаад бид тийг бүр бороогоор сайхан чихтэй сайхан манай самуудаа хамт олон мас болсон гэж үдээсэн. Тийм сайхан өдөр ийлээ дээ. За бид болоод анх 6 жилийн өмнө 6 жил тасралтгүй яг нэг одоо шинийн 3-ууд шинийн 3-ны бэлэг цаан өдрийг сонгоод 6 жил хайрхан ууландаа ирж мөргсөн. Тэрний дараа 7 дахь жилдээр овоо уулаад уцаа босгосон. Одоо 8 дахь жилдээр энэ хар сүлдийг 21 аймгаар ингэж аялуулж тэгээд энд мэдүүлж том хайрхтуудад мэдүүлж энэ яг энэ агшин хархраа хайрхны маань их татлаг болох гээд одоо бид өнөөдөр яг энэ хүрцэн ирээд байж байна. Маргааш одоо төлөвлөгөө маань үндсэн үйл ажиллагааг маш их баяртай байна. Зүйдэлгүй тэнгэрийн нормон хөрнөө Хүлгийн торайд орин кичсээ Хүмүүн заяаны өлгийн минөө Баярын минь. Баярлалаа. Одоо төрсөн өдрийн мэнд хүргье. Нууц чиг байгаа шүү харааштай. Бид сууна төрсөн өдрийн Агуу миндий. Орайг чандаа Баян тий. Ороо. Цэцлэг аваад. Уртныхаа тахтыг өгөөд бороод таван дээр өнтө тэрийг үлдсэн юм даа. Юугаа бүгдээрээ. Амжи байна. Нар гараа. Бороо. Нар гараа. Бороо. Нар өрөндөө шийдсэн. Хүмүүн заяаны өлгийн минөө Хүмүүн заяаны өлгийн Хаан тэнгэрийн самгалдаа төв хар сүлдийг амьдуулж Монгол орныг нар зүв тойрч таван бүтнийг дуусгаж Дархтын хотгор 13 улсын нухчат агаа буурал ээжидээ ирээд байна. За тэгээд энэ самгалдаа төвийн байгаа хар сүлдийг амьлуулад явж байгаа нийт 4 машин 17 хүний бүрэлдэхүүнтэй яваад Дархтын хотгорын өв таалга болсон агаа буурал ээж өгөөд хагийн байгаа ээждээ ирж бид нар 2 хоног залбирч мөргөж лус хавдаг хатан бурал ээжид нь сайхан өргөлөн өргөж энэ төмөн зон олныгаа энэ явж байгаа хар сүлдтэй цуг бүгдийг нь амьлуулж даатгаж явж байгаадаа маш их баяртай байгаа. Одоо тэгээд энэ агийн бурал ээжээс хойшоо өлийн халдсан дав гэдэг хотгорлогоо орох гэж байна. Энэ нутаг ушуудаа энэ Дархтын хотгорын цэнхэр нутаг уужим сайхан гэдэгтэй адилхан угтаж авах хаа. Угтаж гэсэн бидэд сайхан далаа ээж байгаа нар зуруу тойрно. Тэр үед та нартайгаа дахиад очиж мэдчихлээ.
За хаан тэнгэрийн самгалдаа төв. Дархтын зингэр хотгороос мэдчилж байна. Хоймор нутагтаа ирээд хур бороогоо хараад энэ сайхан нутаг уул усандаа Монголын хөх толовтой байгаа бүхий л нэг иргэн гэх юм байхгүй бүгд байгаа ард иргэдээ өнөөдөр даатгаж явлаа. Бидрийг энэ айхтар цар тахлын юмыг яаж давж туулах болоо. Нэг тэгсэн өөр хүүхэд минь, нэг тэгсэн иргэн минь амьд сэрүүн байгаасаа гээд уул усандаа залхирч явлаа. Миний Монголын ард иргэдүүд өнөөдөр хэлэг бүтэн байгаарай. Монголын хоймор нутагтаа ирэхдээ бас нэлээдгүй саадыг бид нар туулж ирлээ. Орж гарахад гэсэн бас хэцүү байлаа. Бүгдээрээ адилхан элэг нэгтэй болохоор яалтчгүй бид нар Монголынхаа төлөө, үр хүүхдийнхаа төлөө, удам угсаануудынхаа төлөө бид нар энэ хэцүү давааг туулж олон аймаг сумдаар орлоо. Тэгээд уул ус маань бүтэн байгаасаа нэг тэгсэн ургамал амтан гут маань илэг байгаасаа Монголын хөх толовтой нэг иргэн тэгсэн сайхан бүтэн байгаасаа гэд бид нар залбирч яваамаа. Хонгон гурал ээждээ ирэхэд бид тэр 40 хоног явлаа. Усаар нойтон хувцастайгаа гарч хард иргэдэд тэгэлэг байгаа хүнд чичлүүлж байгаа ч гэсэн хамаагүй нутагт иргэд сайхан байна. Уус мөн төшиг болж яваа. Хорог саднууд минь нийлэг байгаас л гэж гоо залбирч явж ин да. Бүрднийхээ галын их тахилганд хүрэлцэн ирсэн зон олон та бүхэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэндээ хувьяасаа болоод самгалдаа төвийнхөө нийт удган зарингуудынхаа өмнөөс баярсан талархснаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. Самгалдаа төв гэдэг энэ байгууллага үүсэн байгуулагдаад 10 гаруй жил болсон байна.
Миний найз Давин Бачтонг залуу анх бид нар ингэж хэдэн сайхан залуучууд нийлж энэ төвийгөө дэмжиж явснаар одоо 10 жил болсон байна. Одоо энэ бахархдаг хилдэг зүйл бол энэ самгалтай төв бол ганц энд байгаа энэ самгал биш Монгол түмний төлөө үйлчилдэг ийм сайхан байгууллага болсон. Энд багтаад ирсэн та бүхэн бол бас ховтой улсуудаа гэж ойлгож байна. Ингээ бүгдээр энэ мөнх хөнгөт ингээ ивэг болтугай. Баярлалаа та. Тийм. Группийн админ за Монголын бөө мөрөглийн төлөө бас л их хүч чадал зүрх сэтгэл бүх зүйлээ зориулж яваа хурамхааны хөрлөтөр гэж залуу байна би. Баавангал төвийн тэргүүн удган хайгоо өгтө болорч юм. За манай готов зарим Монголын уламжилт бөө мөрөглийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө бас их хувь нэмрээ оруулж яваа. Бидний дотор одоо готов гэдэг нэрээр алдарсан нэг зарим бий. Тэр маань энэ хүн байгаа шүү. Хүмүүс мэддэггүй. Одоо царай зүсийг сайн хараад аваа. За манай Бурад бөөдөө группийн маань админ одоо Бурад бөөдөг одоо Монголын одоо нүүдэлчдийн соёлд гаргаж ирэх гэж чин сэтгэлээсээ зүтгэж яваа. Дүл зарим гэдэг хүмүүс мэдэх бах. Маш их хүчит гал тэнгэрийн чуулганд маш бишэрхэн зүсээр сүлтэн мөрвиё. Тэнгэр газар гурвын хүч сүр оюун хэсхий хүчтэй чирүүж хүстэй мэдэн өгөн соёрхоо. Манар сайхан амжилт явна. Дуу хуураараа дангарсан дарахад зон. Хүйлэн хөх тэнгэрийн дор хүний гэрэлт ертөнцийн дээр мөнхийн одоо мөрөн хотоо. Дэлгэрхэн мөрнийхөө дэлгүүхэн хөвөөнд шил тол шиг шигтгээ чимэг шиг гялал зуулсан гялтагнуулсан аймгийн минь алдар суу. Орчлон хөвсгөл ориглон бүрэн хаан урсгалн дэлгэр мөрөн уянган дэлтэй синхрэ. Хөвсгөл чинийхээ хөрсөн дээгүүр хөрвөөж хөвсгөл чинийхэн хөвч таагаар хөлхөж өссөн үрс чин өөдөлсөн иргэд чин бадаг шүлгээ өргөн бари барнзад хадгаа дэлгэм барья. Хөвсгөл наран өөдөд тэлгүүлэх, насны уртад тэмүүлэх, саруул хитийн сайхан замтай омог төгөлдөр олон ясны 10 зүгтэйн бадармал ассан чихтэн цацармал амилан бадрах аштын их хүслэн. Хөвсгөл өлин халзан давааны өнөртний яваа өргөн алаг шишигдийн өнөр баян хөнди тоомын халзан давааны торох нарийн харгуй тосон сүмбруулын тодрох өндөр ориглоо. Хөвсгөл хангал бугын уул билээ, халтар цааны нутаг билээ, хажуу бугын орон билээ, харлаг хан тайг билээ, цагаан загсны нуур билээ, цаглай хунгийн мөрм билээ. Хөвсгөл
Саранд толиорн зэлэлзэх сайхан тэсэмэрл зан, салхинд хэтэн мэлтэлзэх сангийн далаан тунал зан, саваа халин уйлзэх саруулыгийн давлгаан, садаран гогт цорчурсах сайхан идрийн золигон. Хөвсгөл 60-тай намагт бэлчих 60 төмөн хонь, жавхлан бадрааж уянгалах жавар нүдэн бүсгүй, далийн цэцэг ягаарах дархад нутгийн үзэмж, даамай холоос дуурсагдах дайн дээрхэн агуй. Хөвсгөл хөвн сүлжих, хөглөн явах, хөндлөн гултан хөвчлэн дүүлэх хөлөг сайхан онгоц той билээ. Хөвсгөл хөөсрөн цайрах, хөхрөн хуйлрах, хөвөлцөн давлах хөгцөнхөр далай билээ. Хөвсгөл Монголын нэгэн шив цаар билээ. Молор эрдний өлгий билээ. Тансаг тарианы талбар билээ. Таван эрдний тал билээ. Хараалтны ур хай билээ. Хатан төмрийн хүдэр билээ. Хөвсгөл гэгэн дурсгалт Гэлэгбаатарын гайчин хэлчин Даваадуржийн дархан авраг Дамдангийн Алтан Соёмбот Нанзадын Атрын Баатар Хүнд самбуугийн өрчний сүлбэтэй өлгийн нутаг эсийн хэлхээтэй их орон түмэн олны буян заяа 9 хүслийн ерөөл хишгээр халигж байдаг цалигж байдаг минжин сор шиг гэлэлцсэн миний төрсөн хөвсгөлд халах бурайд Вранхан хотгойд дарахад уйгрын төө цайгүй төрсөн өрс өсөж өөдөлж, сурч судаллаж, ажиллаж амьдарч их орноо хөгжүүлнэм, эрх чөлөөгөн бадруулнэм, эрен үеэн дэвжүүлнэм, энх тайвнан бэхжүүлнэм. Өнөөдөр чинь 2021 оны 10 сарын 18, 19 болчихлоо. Шинэ 15 болох. Өвөр жилийн намрын адаг сарын шинэ 14 юм уу? Тий, 14. Тэгээд Артын цэнхэр хотгороос хордлын өндөр даваагаараа энэ их нүүдлийн жимийг дагаж таатуугаад их чөтөр одоо явж байна. Ер нь бол энэ их эргүүнээ гүний домгоос далаа гатч энэ Монголын нус тавчаа хэлдэг. Тэгээд Тэнгис далаа гатч Онон мөрний хөвөөнд очиж бат цагаан хөвгөлийг төрүүлсэн гэж Монголын нус тавчаа хэлдэг. Тэр хүмүүс одоо эргүүнээ гүнээс одоо гарч ирсэн баг. Тэгээд өнөөдрийн энэ сайхан налгар намрын энэ цаг агаартай сайхан өдөр энэ 3000 гараа малаа туугаад хордлын даваагаар давтаа. Ер нь тэр их хүмүүс гарахтаа ганцаараа боёо ганцаараа гараагүй байх л да. Энэ тав шуумаар энэ нүүдлийн ахуун соёлоо аваад гарсан байх гэж бодож байна. Тийм ээ. Тэр байх. Чин за нэ бид нар чинь буучин газраас одоо хөлсөн шүү дээ. Сайлгийн яд орчих яг талын байгаа юм дээр. Тэгээд энэ одоо ганцхан адуу байна. Энэ сарлгууд руу хамгийн их түрүүндээ одоо халахаараа болоод бүхэрхээ сарлаг илүү энэ сарлгийн оройг ганц давж чаддаг сарлаг. Тэгээд сарлагын байгаа юмд одоо бохоо гэдэг нь шараараа одоо бид нар нүүдлээ хийж явдаг. Тэгээ хоноо туугаад одоо энэ цасан сарлгийнхаа оройгоо тэгээ давах гээд байж энэ да. Йоо. Самгалдаа хуваарх. За самгалдаа төвийнхөө дархцын зинхэр хотгор Хөвсгөл аймгийн Эренчилэм сум хордлын давааны доор зогсож байна. Тэгээд давхын наталтай. Тий. Одоо эн чинь одоо 100 бол битүү сайр л да. Одоо бол байгаль ээж цагаан дээлээ өмссөн байна. Тэгээд бид бүхэн одоо энэ даваа гарч ирнэ л бараг жил алгасахгүй байнга л давж байна. Гэтэ энэ жил бас нэг манар төсөл мөслгээд ингээд бас цагаагаар сайхан юм намрын одоо адаг сарын шинэ 15-нд ч өнөөдөр хачин сайхан биш тий. Нөө тэгэл байх. Одоо энэ нүүдлийн юм дээр 2-3 хоног наашаа ямарч явахад өдөрт яг ийм сайхан нартай байх. Бас хоорхон гэж шүү. Харин тэгээд яг ийм сайхан үед бас таарч нөөж яг хордлынхаа өмнө давааныхаа өмнө бас ирээд ингээд зогсож явах таатай байна. Тэгээ манар төсөл маахаа ажлынхаа одоо бараг өвлийн зураг авалт, намрын зураг авалтаа бараг энэ зэх. Одоо энд бараг 2 м шахуу згасан биш үү? Ерөөсөлтаагаар татах нь болго тэгэл энэ уул усанд
яг явцгаагаал эрцгээгээл тэгэл байцгааж байна да. Сая давааны орой дээр зураг авалт хийгээд явхад би морь унаа явхад ингээд натаж ицсэн байна шүү дээ. Тэгээд бас даваа цас их орсон байна. Самгалдаа төвийнхэн бол хүмүүс асуугаад байгаа их ч. Зөвхөн ингээд та нар бөөлөө явдаг юм уу гэт тээ. Тэгээд тэрэнд бас ингээд бас хариулт өгье гэж бодож байгаа. Яг хаа бөөлөх цаг мөч гэж бас байна. Бөөлөхгүй бас цаг үе гэж байна. Бид нар яг бөөлөхийн гэдэг юм болоод үйл ажиллагаатай яваагүй шүү дээ тий. Маанар гэдэг төслийн ерөнхийдөө энэ уул услаа өв соёл зан заншлыг одоо харуулах гэж гэр ахуйн соёлын байгааг харуулах гэж явж байгаа түүхэн зураг авалт болж байгаа шүү дээ. Энэ ахуйн зураг авалтын нүүдэлчин Монгол төмний асуудал ч ерөөсөө энэ бүр язгуурын гэж ярина шүү дээ. Язгуурын монголчууд энд хөх толбтны одоо энэ нүүдэлчин төмний одоо соёл уламжил, зан заншил, соёлын биет болоод биет бүс ууийг энэ одоо цаг мөчид хадгалах, хамгаалах, цааш нь түгээн дэлгэрүүлэхийн тулд самгалдаачид бас ингээл явж байна. Мэдээж энд бол манай самгалдаан хамт олон бүгдээр одоо ажиллаж байна. Жолооч нар, харын албаныхан тий тэгэл тогооч нар тэгэл бид бүгдээ банкны ойр байдаг их шах нар, найз нөхөд тэгэл бүгдээрээ л одоо энэ төслийг хийчихсэн гэсэн сэтгэлтэй. Энийний цаана хөх толбтны энэ их одоо даяарч байгаа энэ их нүүдлийг аваад үлдчихсэн гэж л ингээд бодож байгаа. Тийм учраас манай самгалдаа төвийн бодлого бол арай өргөн гэх юм уу. Тий. Арай чинь нилээдгөө энэ бүх хар дээрэд нийгэмд байгаа одоо бөөцгөөнд юм уу тий. Аль чахан бүхэл одоо энэ хүүхдүүдэд энэ соёл бүх байгаа юмыг л мэдүүлэх, таниулах гэж л одоо ирмэлцэж байгаа самгалдаачуд маань авч байгаа шүү дээ. Тэгээ одоо та өнөөдөр шинэ 15-нд намрын хадаг сарын шинэ. Намрын тий хадаг сарын шинэ 15-нд хордлын хар зүрхэн дээр явсан. Бүтэн саранд. Өнөөдөр тэнгэр сайхан бол бөөлнэ хаа. Тийм ээ. Харж байгаа бол олондоо хараалж байгаа тийм. Ямар ч юм. За та ямар ч юм би төгттэй байсан та бүгдээ баярлалаа. Баярлалаа. За бид бүгд маанараараа амжилттай сайн явж гин. Хордлын давааны ингэрт гоё байна. За баярлалаа.